За. За одоо хэдүүлээ ухамсартайгаар хэд хэдэн асуудлуудыг дадал болгох хэмжээнд өмнөх одоо сэдвээр оршиж үзсэн байгаа. Та бүхний хэрэгжүүлж байгаа гэж найдаж байна. За тэгэхээр одоо ухамсартайгаар анхаарлаа төвлөрүүлэх, бясалгахын дадлуудаа хэрхэн гүнзгийрүүлсэн юм бэ гэдгийг шалгах хуудсуудын дагуу шалгана. За тэгэхээр шалгаад цаашдаа яах хэрэгтэй гэдэг эргцүүлэлээ мөн гаргахыг хүсэж байна. За жишээлх юм бол энэ дээр ингээд би 5 хуудас 5 ийм өөр өөр жоохон ялгаатай юм 5 шалгах хуудсын загвар өгнө. За тэгэхээр энэ загваруудыг та бүхэн маань татж аваад дэвтэр дээрээ тэмдэглэдэг юм уу эсвэл утсан дээрээ аа энэ 5 өөртөө тохирох шалгах хуудсуудынхаа одоо 1-ээс 2-ын ч гэдэм үү татж авч агаад тэгээд өөрсдийгөө шалганаа. За жишээлх юм бол биеийн мэдрэмжүүдэд хандаад одоо мэдрэмжээ сайжруулах бид нар дасгал хийсэн шүү дээ тий. За тэн дээрээ юу яаж болох юм гэдэг зүйл дээрээ чеклэж болж гин. За ухамсартайгаар алхалт хийсэн тий. За тэгээд дижитал детокс буюу ухаалаг одоо технологийнхоо завсарлага авах юм дасгал хийсэн. За хайр инэрлийн талаар за тэгээд хамгийн сүүлд нэрвзүүл бичих ч гэдэм үү те амьсгалаа хэрхэн авах юм. За ухамсартайгаар хэрхэн яаж биеийн хөдөлгөөнөөр одоо бясалгалаар нарны мөрөглөөр ч гэдэм үү те яаж биеийн хөдөлгөөнийхөө мэдрэмжээ сайжруулсан гэд энэ дасгалууд болгон дээрээ энэ шалгах хуудас буюу чеклистийн дагуу өөрсдийгөө шалгаад нэг үзээрэй.